Монгол үнийн өвлөн зан хизээ арилах юм болоо. За та нар санаж байгаа бол хэдэн онд илээ бензиний үн 300 төгрөгөөр өссөн чинь таксины километрийн үн 300 төгрөгөөр өсөж ирсэн километр тутамдаа. Тэгээд таксины жолоочхаас ахаа яагаад ингэ өссөн юм бэ гэсэн чинь бензиний үн өссөн болоод өссөн гэдэг. Нэгсэндээ 1 литр бензин 300 төгрөг өсөхэд 1 км-ийн үн 300 төгрөгөөр өснө гэдэг бол статистик үзүүлэлтээр аваад үзвэл байж болохгүй асуудал. Тэгэхээр энэ ойлголт Монголд маш их байдаг. Эннээс улбаалаад Монголд бол юмны үнэс. Одоо удахгүй цагаан сар болох чинь. Яа нөгөө хөгсчүүл маань ууц авмаар байна, хэвэн боо авмаар байна, бууз их мах гурлаа авмаар байна. Гэт яв. Надад нэг юм ойлголт ид. За ууц хайгаа явах юм бол 350 мянгаас эхэлж байгаа. 350 мянгаас дээшээгээ 600 орчим ч юм уу те. Нодлон жил бол 250 мянга байсан гэх. Энэ жил ягаад ч 250 мянгаар ууц болдог. Тэгээ үүн ягаад дээш доошоо байна гэхээр тэр ууцны бүгсэн хэлбэр нь том байх тусмаа үнэтэй жижиг байх тусмаа хямдхан. Сүүлгүй зүгээр энгийн мах байл хямдхан ууц болохоор үнэтэй болчдөг. Энэ. За энэ бол нэг талын бас нэг хэлбэрдэлч юм. Тэгээ нөгөө настай хүмүүс мань авахаас гаргах. Тэр энэ нэг ашгаа бодож нэмж байгаа асуудал маань өнөөдөр Монголд бол энэ инфляц гэдэг зүйлийг өсгөж байна. За инфляц гэдэг зүйл юу вэ гэхээр зүгээр энгийнээр нь тайлбарлавал те юмны үнийн өсөлт, мөнгөний үнгүүдэл. Тэгээ энэ Монгол банкны энэ гаргасан энэ статистик үзүүлэлт харъя. За миний мэдхийн хамгийн доод хэмжээнд инфляц орж иж исэн үзүүлэлт 2020-21 онд 1-2% орж исэн байдаг. Тэрнээс хойш өсөлт яваад хамгийн супер өсөлтийг энэ 16% руу 22 онд хичлээ ялла. За тэр ковидын дараагийн нөлөө, Украины дайны нөлөө гэдэг. Тэгээ одоо бол өссөөр байгаад өнөөдрийн байдлаар 9% руу орсон явж шүү. Хараа. Оны жилийн инфляц 9% руу орсон. Улаанбаатар хотын 9.1-тэй, улсын хэмжээнд 9%-т орсон. За үүний макро шалтгаан нь болохоор юу яаж байгаа? Эрчим хүчний үн өсөлт бол орж ирж байгаа. Тэгэхээр энэ үзүүлэлт өсөх тусам бидний нөгөө авч буу цалин цаас болж байна. Нодлон бид нар цагаан сарыг 2 сая 500 мянгаар хийдэг байсан бол энэ жил одоо 3 гаргаад 3.5-аас 5 сая айл болгон бол янз янз байгаа. Ер нь дундаж ийм үнээр хийх болж байна. Гэхдээ нодлонгоос авч байгаа цалингийн хэмжээ өсөөгүй гэдэг нь биднэрт хамгийн хортой байж. За би энэ яагаад инфляцийг ярьж байна гэхээр өнөөдөр Америк нэгдсэн улсын инфляцийн мэдээ гаргаж байна. Тэгээ Америк нэгдсэн улсын инфляцийг бол ерөнхийдөө CPI буюу Core CPI гэдгээр нь хүмүүс хардаг. За Core CPI гэдэг энэ үзүүлэлт нь эрчим хүч болон хүнсний барааг тооцсон инфляц гэж байдаг. Энэ нэлээд нөлөөлдөг. За Америк нэгдсэн улсын инфляц бол хамгийн өндөртөө бараг 10% руу орохоор шахажсэн үзүүлэлт нь 21 онд байдаг. Тэгээ энэний шалтгаан болохоор нөгөө ковидтэй холбоотойгоор хүн болгонд $2000, $700, $1400 бол тараасан байдаг. Трамп ерөнхийлөгч байх үед, Жо Байден ерөнхийлөгч байхад гэртээ суусан хөл орон сууцны такс гэж болсон. За энэ ямар шокийг зах зээл дээр үзүүлдэг вэ гэхээр ерөөс $10 чангарчдаг. Амьдрал амир хэцүү бол юмны үнэ өсөж эхэлдэг. За $10 чангардаг шалтгаан хөрөнгө оруулагчдаар болдог. Нөгөө талдаа инфляц гэдэг үзүүлэлт бол тухайн улсад бол хөрөнгө оруулах хамгийн доод хязгаарыг зааж өгдөг учраас Америк нэгдсэн улсын инфляцийн түвшин 9% байна гэдэг бол Америкийн засгийн газрын бондыг авах өгөөж нь түүнээс их байна гэсэн мессежийг өгж идэг учраас гадаадын хөрөнгө оруулагч маш их хэмжээний доллар авч одоо долларын ханшийг өсгөдөг юм зүй тогтол гардаг. За энэ инфляц өссөнтэй холбоотойгоор Америк нэгдсэн улсын бодлогын хүүг бол 5.5% бол орж ирсэн. За ингээд 5.5-д орохоор энэ ерөнхийдөө мөнгөний хатуу бодлого руу шилжээд эдийн засгийн хувийнх иймэрхүү сөрөг комментуудыг бол зах зээл дээр үзүүлдэг. За тэгээ энэ 5.5-д оруулсантайгаас хойш Америк нэгдсэн улсын инфляцийн түвшин буурсаар хагаад өнөөдрийн маягаар жилийнх нь инфляц нь 2.9% руу орсон юм чинь. Одоо энэ үзүүлэлт гэж. Ер нь бол зорилттой түвшин 2% байдаг. 2% руугаа төгсөн байж энэ өнөөдөр энэ инфляцийн мэдээ 2.9 хിവэрэ гарвал 2.9-өөс их гарах юм бол $10 өсөж алт унана. 2.9-өөс бага гарах юм бол $10 суларч алт өсөх юм зүй тогтлыг харуулгаар харагдаж байгаа. Тэгэхээр инфляц гэдэг зүйл
Дэлхийн эдийн засагт ялангуяа чухал байдаг. Манад инфляц гэдэг зүйл нь бидний амьдрал чухал байдаг. Тийм учраас та нар энэ хүү үзүүлэлтийг маш сайн ажиллаж байгаарай. Ер нь бол арилж яаж байгаа бол амьдралдаа мөнгөнийхөө үн цэнийг алдаж байгааг тооцъё гэвэл гэсэн.